За сайн байцгаана та бүхэндээ Сэлэг Айко клубын танилцуулгыг хүрэхэд бэлэн болсон байна. За манай Айко клуб нь болохоор 2024 оны 10 сарын 1-нд байгуулагдсан байнгын гишүүдийн тоо 15 гишүүнтэй чиглүүлэгч багшаар газар зүйн багш альбан лаборант нэм моднаар ажилладаг байгаа. За клубын тэргүүнээр 10 ангийн суралцагч би инх нэм ажилладаг байгаа. За манай клубын зорилго маань болохоор байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, за байгаль дэвтэлтэй дадлыг хэвшүүлэх, хамтын ажиллагаагаар нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой. За энэ зорилгынхаа хүрээнд багийн гишүүд болон суралцагчид маань байгаль орчны боловсрол, хувийн эрхлэл менежмент, агаар урс хөрсний чиглэлийн судалгаануудыг хийгээд за тэгээ сургалт төсөл арга хэмжээг нь зохион байгуулах үйл ажиллагаанууд чиглэгддэг байгаа. За тэгээд манай клуб маань энэ жилийн хичээлийн жилийн хувьд болохоор агарын чанарын судалгаа, усны чанарын судалгаа, хөрсний судалгаа гэсэн 3 судалгааны чиглэлийн дагуу ерөнхийдөө ажил явуулаад нэг судалгааны үр дүнгуудыг боловсруулан гаргасан байгаа. За одоо та бүхэнд манай клубын суралцагч инх намын агарын чанарын судалгааныхаа үр дүнгийн хэсгээс танилцуулах болно. За манай агарын чанарын судалгаа болохоор хөдөө орон нутаг болон хот дотоод орчны агарын чанарыг хэмжсэн. Тэгээ энд хөрөнгөийг ашиглан хэмжсэн байгаа. Энэ болохоор IQ-ээр. Тэгээд бид нэр хэмжилтээ хийчээд нэгдсэн үндэсний байгууллагын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан энэ хүслэгт дагуу мэдээллүүдээ бүлэглээд тэгээд ангилаад график гаргаад тэрнээсээ үр дүн гаргасан байгаа. Энэ жишээлбэл нэг график байна. AQI level-ыг цагийнхаар болон өдрийнхөөр хуваагаа тэгээ өнгөөр нь ингээ ялгаад үзүүлсэн байгаа. За манай судалгааны үр дүнгээс харахад бид нэр хамгийн гол нь ойлгож авсан зүйл юу вэ гэхлээр дотор байгаа ч гэсэн өөрсдөө хамгаалах хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Ийхүү манай сургууль дээр анги танхим болгондоо агаар цэвэршүүлэгчтэй болсон. Мөн олон улсын болон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд оролцоод үр дүнгээ танилцуулаад олон хүмүүст ингээд энэ мессежийг хүргэж чадсан.